Торуулан сонсож буй эрхэм сонсч үзэгч таны энэ өдрийн амар амгаланг дахин айлтгая. 7 өдрийн даваагаас баасан гаргийн ягийн цаг мөчид радиогийн 3 дугаар студиэс үдээ ачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсч үзэгч танд шоу төрдөг. Яг одоо Улаанбаатар хотод 11 цаг 12 минут болсон. Өнөөдөр 2024 оны 1-р сарын 24-ний лав гаргийн үдээ ачаар нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Мөгийн гэрлээ за найруулагчаар ган болдын ангар нар айлж байгаа. Өдрийн төргийн мөгийн. За өдрийн мэнд. Баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Дэлхийн монголчуудад иргэдээсэн дэмжээ АЛИС орон сууцны лизингийн үйлчилгээ за мөн амин дэмээ аяглал унгаас Витавитийн Монгол дуван хамтран ажиллаж байна. Баярлалаа. За ингээд үдээ ачаар нэвтрүүлэг өнөөдөр бол уг нь үрчитлээ Мишей гэдэг хөгжилтэй түүхүүд уншдаг. За гэхдээ ингээд улс оронд маань ийм хүнд хэцүү үйл явдал тохиолдсон байгаа учраас сэтгэл бүлээцүүлсэн сайхан түүхүүд уншия гэж шийдсэн. За тэгээд сонсогчид маань нөгөө нэг хувь чатаар одоо нөгөө үдээ ачаар групптэй нэгдэж чадахгүй тий байгаа бол та хувь чатаар юм уу эсвэл манай офисын 77 Т1 1941 уцаар холбогдоод одоо хөгжлөө түүхэдээ өгөөрэй гэсэн маш их түүхүүд ирж байгаа. За тэгээд тэр хэмжээгээрээ эргүүлээд нөгөө эфир дуусны дараа өнөөдөр миний түүхийг унссангүй гэдэг бас тийм чат их ирж байгаа. Тэгэхээр өнөөдөр мэдээж улс орон даяар ийм одоо харамсалтай үйл явдал тохиолдсон байгаа учраас бүгдээрээ ойлгож байгаа бах тий. Тийм тэгэхээр нэг дугаар ингээд хойшлогдож байна. Тэгэхээр манайхан бас хүлээцтэй хандах байхаа гэж бодож байна. За тэгээ манай пэйж дээр ч гэсэндээ энд та өөрийнхөө хөгжлөө түүхийг бичээрэй гэдэг үдээ ачаар группийн юу тавьсан байгаа. Тэрлүүл араад ороод бичиж линк тавьсан байгаа дараад орчиж болно. За ингээд чи эхлэх үү? Чинийхаар эхэлчихсэн. Тийм үү. Хөтлөгч Аригүний түүх юм байна те энэ. Хөтлөгч Аригүн гэсэн байгаа байхгүй. Тэгэхээр бид манай Аригүний түүх юм байна гэж ойлголоо шүү. Үлээд хөтөлбөрийн. За бид хоёрын түүх гинэ. Тэр жил 2 дугаар курст оров. Тухайн үед оюутнууд өөрсдөө хичээлийн хуваараа зохиодог систем чилжээд удаагүй байсан санагдана. Хичээлийн хуваараа сонгож дуусны дараа нэлээд олон хичээлдэр хэсэг бүлэг хүүхдүүдтэй яг адилхан хуваар зохиосон болж таарлаа. Хичээлийн даалгаврууд бүгд багаар хийх даалгавар байсан тул нөгөө хэсэг хүүхдүүд хамтдаа хичээлээ хийн. Харин чөлөө заваараа каток орно, кино үзэн, залуучууд нь ихэнхдээ пис идэнэ. Ингээд намар дуусч өвөл болохын алдад биднийг фракц болсон байлаа. Өдөр бүр багш нартаа загнуулж, шалгалтанд бэлдэж, даалгавраа хамт хийж, хамт өлсөж, хамт тоглож, зугаалахаар салшгүй дотн хүмүүс болдго юм байна. Одоо хэр бид зовлон жаргалаа хуваалцдаг. Манай фракцийн нэг охин надад маш их таалагддаг байваа. Би товчхон гэж утсан дээрээ тэмдэглэнэ. Нэг л мэдхэд хамт кино үзэхдээ тэр охиныг өөр залуугийн хажууд суухад харамлдаг болсон байлаа. Миний 19 насны төрсөн өдрөө найзуудаараа цуглахад надад нэг учир битүүлэг биелэг өглөө. Амуурын зурагтай хайрцаг. Нээж үзвэл хайрцаг дүүрэн цаасан шувуу байх юм. Тэр олон цаасан шувуу хийх гэж их л цаг гаргасан нь илт. Ийм бэлэг за тэр тусмаа эсрэг хүүснээсэн авч үзээгүй би мэл гайхаж яах учраа нэг хэсэгтэй л олоогүй юм. Орой гэртээ хайртал залгаж байна. Цаасан шувууга тоолоогүй биз гэж байна. Юун тоолох шокносоо гараагүй нөхөр. Нэг баримжаа авах нь бол авсан гэсэн. Тэгсэн чинь хідэн ширхэг байл гэж байна. За нэг 500-аас 1000 хавцаа бололтой гэж бандсандаа хэлв. 500 ширхэг байх ёстой. Тоолоорой гэсэн юм. Пүү ямар их ажил вэ тий. Ямар мундаг юм бэ. За тэгээ нөгөө гээд байгаа бүсгүн да өөртөө сайн бүсгүй тий 500 ширхэг байгаа чи тоолоорой. Би цаасан шууг тоолоогүй гинэ. Тоолоогүй. Цаасан шууг тоолоогүй. Гэхдээ ингэж их сэтгэл гаргаж бэлэг хийсэн юм чи надад дургу биш нь лав гэдэгт итгэлтэй болов. Ингээд миний төрсөн өдрөөс хойш Мартин 8 болтол бийж зориг орж бид аль хэдийн хосууд болсон байлаа. Сонниноос Мартин 8-ыг дандаа 7 тэмдэглэдэг те. Тэгээд энэ зургийг өнөөдрөөс 15 жилийн өмнө фракцаараа октоуда байрлуулж авахд ахуулсан гэдэг нэг зураг байгаа юм байна л да. Одоо угаас айлвшиг манай найруулагч гаргаж ирээд тавьсан байна л да. За тэр зураг нөө. Дөнгөж сая илүүшпигээр аригун ингээд эхнэрийгээ ингээд одоо эхнэртэйгээ хамт явахаар аригуныг охиноо дагуулсан явж ингэж хэлдэг гинэ. Тэг би нөгөө эхнэрийг хараагүй жижигхэн бийтэй мүү танай эхнэр гэдгсэн чинь тийм. Гэтэ ер нь бол манай эхнэр айгу авар багтагс нэрээ айгу хөөрхөн жижигхэн яг л ингээд нэг тэрвэрт нь багтсан яг ингээд толгоо нь одоо мөрөн дээр нөө тий цээжинд нэр. За тийм байна. За энэ хоёрын хайрын түүх юм чинь. Өстой өөрх юм тий. За тэгээд болоогүй. Одоо жинхэнэ гол үйл явдал нь одоо гогцоо нэргэнэ. За тэр явдлаас 3 жилийн дараа эгээс сонин нууц олж мэдвэ. Тэр цаасан шувуунуудын тэр 500 ширхэг цаасан шувуунуудын 3-т нь юм битсэн байгаа гэв. 3 жил ерөөсөө ингээ нөгөө 500 цаасан шувуу тоолоочгүй. Тэгсэн чинь тэр 500 шувуун дотор 3 дээр нь юм бичсэн ба. Өнөөх хайрцаг доторх цаасан шувуунуудаас хайж дотроо бичгтээ нэг шувууг олоод дэлгээд үзтэл би чамд хайртай гэж бичсэн байв. Цаасан шувуунуудыг тоолуулах гээд байсан шалтгааныг нь би тэгтэл ойлгосон юм да. 3 жил энэ тухай ган хийгээгүй явжээ.
Магадгүй би хэрэг болгож асуугаагүй бол хэлэхчгүй байж чадах байсан бах. Миний хань ийм л хүн. Төвчээр нарийн мэдрэмж хизээч миний давуу тал байгаагүй. Гэвч эдгээр зан чанаргүйгээр амьдрал бүтгэн юу л бол нэг нэгнээ хоёулаа нөхсөөр одоо тавуулаа болжээ. Ингчин GB 15 жилийн оймын төргийг хайртай шүү гэсэн байна. Энэ тэгэд 20 оны пост юм өөрөө постолж байсан байх. Тийм ээ, өөрөө постолж байсан юм байна. За хин буяа оюун дээр хоёр бас хэдэн жилийнхээ ойгоор л юу хийсэн гэдэг лээ. Мэдхгүй. Нэг юм зүрх ингээд эвлүүлж ингэж нааж өгсөн. Тэрийг ингээд та юу гэртээ ингээд бүр тийм жааслаа татсан. Тийм нэг юм ингээд шигтгэгээр ингээд зүрх тэр нь бараг хагас жил үргэлжилсэн ч юм. Тэр нь бас хэдэн ширхэг гэлээ бас айгүй их тийм цаг хугацаа хүч хөдөлмөр зарцуулсан тийм бас хайрын түүх байдаг шүү. Тэр хоёрын талаар. За миний болохоор уран зурагт элдв түүх гэдэг ийм пэйжийн админых юм байна. За 1000 төрсөн өдөр гэдэг 1915 гэсэн байна. Тэгэхээр нэг ийм зурагны талаар зураачийн талаар л юм шиг байна. За зураач өөрийнхөө төрсөн өдрийг зурахдаа хайртай эхнэр уран бүтээлийн онгод болсон Беллада зориулжээ. Анх 1909 онд бие биенээ харж дурлалцсанаас хойш бие биенээ огтхонч марталгүй хожим нь гэрлэж 35 жилийн турш ханилсан байна. Тэр үед Белла Чинэлэг Эрдэнсийн худалдаачны охин байсан ба Марк Шагал гэдэг зурагч юм. Марк түүнээс 7 насаар ах урлагийн сургуулийн оюутан байлаа. Беллагийн эцэг хоттой 3 үнэтэй эдлийн дэлгүүртэй хотынхоо хамгийн баян хүмүүсийн нэг байв. Тэдний гэрлэлт бас амар байгаагүй л дээ. Белла авьяаслаг зохиолж байсан бөгөөд анх Маркийг харснаа дүрслэхдээ хэрвээ түүний нүд зэрвэсгэн харвал яг л тэнгэрээс унжсан мэт гайхалтай цэнхэр өнгийг анзаарах болно. Урт содон хэлбэртэй бүүхэлс мэт гүн огторгоод ганцаараа аялж яваа бяцхан завшиг. Түүний нүдний өнгийг харж балмагцсан би харцаа доошлолов. Хин ч үг хэлсэнгүй. Гэвч бидний зүрх хүчтэй зохилж байгааг хоёулаа мэдэж байлаа. Ийм хөөрхөн романтик те. Би бол анх нөхрөө хараад яас их борлсон залуу вэ гэж бодож байлаа штэ. Юу ороод ирвэ. Өөрийнх нь одоо эн чин тэр админ бичээд байгаа штэ. За. Ийм уран зурагт элдв түүх гэдэг пэйжийн админ бичээд байгаа штэ. За. Энэ айгүй төмсөө. Нэх гоё Марк Шагалын хайрын түүх явж байна. Яар урамгүй юм бэ. За Белла Марк Шагалын уран зурагт олонтоо дүрслэгддэг. Тэд хамтдаа эсвэл Белла ганцаараа заримдаа тэд нисэж байна. Беллагийн цагаан захтай хар даашинзанд Марк маш дуртай байв. Белла Маркийн төрсөн өдрөөр тэр даашинзтайгаа цэцгэс билүү байран баяр хүрхгээр ирж. Марк тэр даруй биерээ аван зураг зурж эхэлсэн бөгөөд энэ гайхалтай бүтээл ийхүү хайрын хүчээр бүтсэн юм. 1910 онд Марк Парис руу нүүж 1914 онд анхны үзэсгэлэн гэнээж мөн Беллад гэрлэх санал хэлгээжээ. 1915 онд тэд гэрлэн Орос руу Петербург руу хамтдаа нүүн охин Айдаг дараа жилд төрүүлсэн байна. Цорын ганц охин болох Айдаг төрөхөд Марк Парист байсан ба 4-7 хоногийн дараа ирж охиноо анх удаа харав. 1920 онд гэр бүлэрээ Москвад ирж Марк зураг зурж, еврей эзэнтэй театрт ханы чимэглэл зурж, Белла театрт жүжиглэхийн хажуугаар Маркийн уран бүтээлийн зөвлөх, модель, уран бүтээлийн охин тэнгэр нь байв. Удалгүй Марк уран бүтээлийг нь Оросууд төдийл цаашаа хүлээн авахгүйг анзаарч Берлин руу явжээ. 1924 онд тэд дахин Франц явж охиноо хөдөөний жирийн тосгонд өсгөхөөр болов. 1939 онд Францад байх тэдэнд нацистууд занал хэлж эхлэв. Тэд хоёулаа еврей хүмүүс юм. 1942 онд Марсельд тэд баривчлагдаж удалгүй тэндээсээ гэр бүлээрээ орхон Америк нэгдсэн улс руу дөрөвжээ. Ингээд тэд үлдсэн амьдралынхаа турш тэнд амьдарсан байна. Белла одоо үед антибиотикаар хөнгөн эмчлэгдэх улаан хоолон өрөвслөөр өвдөж хүндэрсээр 1944 онд нас оржээ. Марк 9 сарын турш ямар ч зураг зурсангүй. Харин эхнэрийнхээ тэмдэглэлийн дэвтрийг эргүүлж тойруулан үзэж, зарим хэсгийг нь гүйцээж, дэвтэр дээр норог зураг зуран, дуусгаагүй орхисон ном болох. Тэгээ энийг юу гэж унших вэ? Born in Later номыг гүйцэн бичжээ. Белла энэхүү номоо төрлөх хот болох Витбес хотод зориулан бичсэн байсан аж. Харамсалтай нацистуудын хор уршгаар уг хотоос 118 хүн эсмэнд үлдэж чадсан байна. За ямар ч байсан Марк 1952 онд дахин гэрэлсэнгийн шүү. Гэхдээ хайрт Белла нь хизээч түүний уран зургуудаас арчигдаж алга болсонгүй. Хөөхий тэрмүү хоёр дахь эхнэр хүний сэтгэлийг дэвтээгээд зүрх сэтгэлд нь хизээд хоёр дахьч байх ч гэжтэй. Беллаг маш олон удаа зурсан ч хоёр дахь эхнэр Валентина Вроцкийг тун цөөхөн зурж. Ер нь хайр хүнд ямар мэдрэмж төрүүлдэг вэ?
Маркийн зурсан шиг газраас хүндэрсэн тэнгэрээр нисэх мэдрэмжүү. Эрдэмтэд хүртэл хүн хайрлаж дурлахаараа бодит байдлаас тасарч тэнэглэж эхэлдэг гэдгийг нотолчихсан байхад нэрэж тийм юм уу? Марк Шагалов маш их баярлсан болоод л түүнийг нисэж байгаагаар илэрхийлсэн байна. Та нар боддоо төрсөн өдөр болоод за надад ч хэн баяр хүргэвтэй гэж ямаараа сууж байтал хайртай хүн чинь төрсөн өдрийг чинь мэдчихэд хамгийн гоё дээрээ тавиад бэлэг цэцэг бариад орвол мэдээж баярлна л да. Зурж чаддгүй маа гэхэд магнаага хагартлаа баярлсандаа дуу айлж бүжиглэгч инүүхэнд үзээ. Би лав шууд хутга гаргаж ирээд бэлууга зүсэд итний энэ. Йоо энэс хариг ичтэй. Хайрыг ер нь олон талаас нь харж болно. Эмо хайр, эргүү хайр, нэг л хайрладаг зовчгсан хайр, хардад сэрддэг триллер хайр, халамжлаад газар гიშгүүлдэггүй үлгэрийн хайр, хэрүүл хийгээд салахгүй байгаад байдаг ам бүхтэй хайр, хинэггүй амгалан хайр, баарнаас эхлээд буудал дуустдаг хямдхан хайр гэдэл. Хайр ямар ч яж болно. Гэхдээ насан турших байна гэдэг амаргүй билээ. Марк Шагал, Бела Розенфельд Шагал хоёрын хайр насан туршийн хайр байжээ. Хүн бүхэн ийм сайхан хайртай учрах болтугай. Хайртай хүнээ хаяа ч гэсэн нислэлт нь баярлуулж байгаараа хайрыг услах хэрэгтэй штэ гинэ. Энэ зураг нь орж ирсэн үү? Зураг нь уу? Зураг нь орж ирсэн байна. Яг ингээд тий эхнэр нь нисэж байгаа. Тэгээд нисэхгүйгээд ингээд гараас натгцсан залуу нь. Ийм зураг байна. Марк Шагал алдартай зурагч л та. За Улаанбаатар хотод 11 цаг 23 минут болсон нэвтрүүлгийн хамтран ажиллагч Амин Дэмээ Аяглуу унгаас Витавитийн Монгол лов хамтран ажиллаж байна. За чи ярьж би ууж үзүүлнэ. За энэ Витавитийн Монгол ловн бол яг бүр ингээд жүүсний зориулалттай ийм ловнгын жүүс юм байна. За 200 г болон 2 литр хэмжээтэй. За тэгэхээр бүр тэр нэг 2 литр хэмжээтэй нь болохоор бүр ингээд цорготой магадгүй та цагаан сараар нэг ширээн дээрээ тавиад цоргоноос нь хийгээд өгч болно. За 100% ловнгийн шүүс ямар ч нэмэлтгүй ийм төрөл байна. За уудаг ловн гэж байгаа. Энэ нь өтгөндүү гэхдээ уудаг зориулттай ловн. За ловн алим тоорны холимог өтгөн жүүс байна. Ловн алим гадалтай өтгөн жүүс байна. Ингээд ийм дөрвөн төрөл байгаа юм байна. За мэдээж хугацаа уртсагч байхгүй, сүүн бүтээгдэхүүн ороогүй, өнгө оруулагч оруулаагүй. Импортын барааг орлох Монгол брэнд гэж бахархалтайгаар хэлнэ. Энэ бол Витафитийн. Тэгээд энэ Витафитийн энэ ловн болохоор энэ одоо юу гэдэг ловнг Naval F гэдэг сортын яг бүр ингээд нэг идэх биш. Шүүсэн зориул шахаж шүүсийг гаргах зориултай. Ийм ловнг Монгол их орны хөрсөнд хамгийн үржил шимтэй Сэлэнгэ аймгийн хашаад суманд тарьсан юм байна. Тэгээд тарихтаа бас GAP гэж стандартыг барьсан. Амсгаа. Ямар амар вэ? Ядж байгаа чи ямар амар оо. Би чамайг ярьж байгаа ч бүр талд нь ортооч. Угаалах. Би чамайг дуусах болоо гэж. Би чамайг нэг жоохон амсгаа авах болоо гэж бодчих. Үүс дурж гэнэ ч үдэж хөгдөг шүү. Аа гоё ягаас тэ. Гүхэд ямар гоё юм. Харин юм бас би сая ямар амарх юм бэ? Пүк гэд онгоолгосноо. Хэрвээс ингэ нөгөө кола моло шиг ингээд нөгөө ласта ундаа шиг ийм татдаг юмтай, онгоолгодог юмтай. Тэгээд ерөөсөө энэс нэгээ татангууд пүк гээл онгоолж. Тэгээд урагтаад сэтэл гараад ирчихэ. За үнэхээр бүр яг луунгаараа ерөөсө тэр чигтэй лууван. За лууван манайхан би нөгөө нэг яг үнэндээ хоолны лууван ер нь тийм ялгадаг хүүхдээсэн баггүй юу? Ер нь хүүхдүүд ялгадаг юм аа. Тийм, тэнгууд ингээл нөгөө луунгаа сайд өндөр болно гэ тий. За лууван бол угаасаа А8 дэмээр маш баялаг. За тэгээ дээрэс нь бас миний магистрийн дипломын ажил лууван чацарганаар баяжуулсан хүүхдийн тижээлсэн. Тэгээд луун чацарган хоёр маш их ингээд нийцдэг. Ер нь бол хоёулаа ч гэсэн ийм шаргалтай өнгөтэй штэ тий. Тэгээд за луун бол ер нь бол А8 дэмээр маш баялаг, чацарганаа С8 дэмээр баялаг учраас ер нь бол энэ төрлийн амин дэмүүдээ авчиж болно гэсэн үг штэ тий. Тэгээд луун одоо хэрвээ идэх дургүй хүүхэд байх юм бол ингээд жүүсээр нь уулгачаараа хүүхэд маш дуртай байна. Яагаад гэвэл чихэрлэг учраас. Тэгэхээр энэ дээр нэмэлт орц чихэр байхгүй. Яг нөгөө луун чи өөрөө чихэрлэг. Тэгсэн мөртлөө бид нэр түүхийгээр нь луунг би амар иддэг ш. Яг туулаа шиг иддэг. Тий. Харин тэгээд иддэг. Аюу сэлгээ чанахаар идэхгүй. Ааха. Тэгээд яг үнэндээ бас ингээд махтаа хамт луун чанахаар иддэг. Тэгсэн тийм ер нь хүүхдүүд аль аль нь ер нь жоохон дургуул байд юм да. Манай ч гэсэн луун дургуул. Тэгэхээр ингээд жүүсээр нь аваад уулгачих юм бол таны хүүхэд яасан бах нь А8 дэмээ шууд авчих нь штэ тий. Тийм байна. За үнэхээр А витамин бол хамгийн өндөр тунгаар агуулгаддаг байгаа шүү.
За ингээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл гар утаснаас бол урталтаа 11 хийгээд 34 гэдэг утаснаас аваарай. 34 Монгол дуван гэж чичээд Facebook пэйж рүү орох боломжтой. Ийм гой савлгаатай. Бүх худалдааны цэгүүд болон сүлжээ дэлгэрүүдээр борлуулагдаж байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран ярилцагчаар Амин Дэмээ Аяга луунгаас Витавити Монгол луван хамтран ярилцаж байна. Баярлалаа. Зандаа бичиж гин. Шөнийн галтраг хамтлагийн маань 2004 онд бүтээсэн цэнхэр шувуу цомгийн хуудсууд нь тэр чигээрээ Марк Шагаалын зургууд байдсан штэ гинэ. Тий, надад зандаа энийг ярьж ирсэн. Би Марк Шагаалыг сонсч ирснээс яг ингээ нэг ямар зураач мараач гэдгийг мэдэхгүй л дээ. Үнэхээр гоё түүх. За. Дараагийн энэ түүхийг би цаг олдвол ярив. Яг л энэ түүх нэг аюу энэ тэнд явж исэн болохоор хиний нэг Англи ерөнхийдөө Черчиллийн тухай түүх байсан баха да. За. Тий. Тэгэхээр чи юуг уншиж байгаа? Г Батбаяр гээд сонсогчийн групп. Тэгээд би дараа нь уншия. За. Тий. За манай Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3-ын сонсогчтой нэгдсэн группт нийтлсэн Батбаяр гэдэг залуугийн сайхан дурсамж гинэ. Миний өвөө Пунцгийн жасрай дурсамжийн номноос унших болгонд хоолой зангирдаг хамгийн хайртай эсхийг хуваалцъя. Энэ бол өвөө эмээгийн маань учрлын болон ээжийн маань хорвоод бий болсон хайрын түүх юм. Орос оюутнууд намрын ажилд явдаг учраас би 9-р сарын сүүл хүргэж байж Москвад очлоо. Ойдов данзан уулзангууд манай сургуульд Монголоос 2 хүү, 1 хүүхэн шинээр ирсэн гэж сонирхууллаа. Хүүгний чи харъя гэлээ. Налаахад 10 дугаар анги төгссөн даруухан бороохон байна. Надад шууд л таалагдлаа. Ойдов данзан Ямбуундар урдуур энэ хүүхнийг эргүүлчих магадгүй шүү гэсэн битүү харлаад өрхөөр нь навтаас ийм эмэг чинь хүүхэн гэдэг юм уу? Та хоёрт таарч магадгүй гэж орхив. Дотроо тэднийг хүндрүүлэх гэсэн санаа штэ. Нөгөө хөвгүүд нь дорж готов дашным хоёр. Энэ үеэс л Монголоос Месс зуралцах хүүхдүүд бөөнөр очиж нэг хэсэг нь эдийн засгийн чиглэлээр нөгөө хэсэг нь тооцоолох техникийн инженерийн чиглэлээр суралцдаг болсон. Монголын статистикчид тооцоолох техникийн инженерүүдийг энэ сургууль бэлтгэж өгсөн гавьяатай. Энэ MESE гэдэг нь одоо ямар сургуулийн товчлол, Оросын сургуулийн товчлол юм шиг байна тийм. За MES гэж явчихъя. MES гэдэгтэй адилхан MES гэж явчихъя. Монголын хоёрч ерөнхий сайд Бямсран бит хоёр шинжлэх ухааны хэд хэдэн доктор, дид докторууд төрж гарсан. Ойдов данзан бит хоёр Монгол улсын гавьяат эдийн засагч цол хүрсэн. 2 дугаар ангиас эхлээд хичээлүүд сонирхолтой харьцангуй хөнгөн болсон. Харин доод ангийн хүүхдүүдэд туслах шаардлага гардаг байлаа. Ингэж тусалж байгаад нөгөө налаахын навтар борохонтой нэг мэтгэд дотсонсчихсан байсан. Тэр бол миний эхнэр Дуламсран. Бид хоёр тэр цагаас хойш 50 шахамжээл Монголын нэгэн айл өрх гэр бүл болж ертөнцийн жаргал зовлонг амсаж эдэлж явна. 2 дугаар ангиас гэдэг нь одоо 2 дугаар курсээсээ гэсэн үг шүү дээ тийм ээ. 2 дугаар курсээсээ эхлээд хичээлдээ дассан учраас ачааллаа арай багасгаж кино концерт үзэх, биеийн тамирын дасгал хийх зэргээр харьцангуй сонирхолтой амьдрах болсон юмдаг. Дуламсран бит хоёр номын санд үргэлж хамтсуун, толгоогоо амраахын тулд унтахынхаа өмнө мөсөн гулгуур дээр тоглоно. Дуламсран тишүүрээр гулгаж чадахгүй. Иймээс би түүнийг хөтөлж болгоно. Заримдаа хоёулаа сургуулаас гараад замдаа Сколникийн паркад очиж модны ёроолын цасанд цүнхээ булчгаад кинонд явна. Энэ мэтээр бид хоёр ижил дасал болсон. 1959 оны өвөл би халдварт чар өвчнөр өвдлөө. Өвдснөө мэдлгүй явсаар хүндрүүлсэн юм. Өвлийн шалгалт өгч байсан үе. Эмнэлэгт үзүүлэлтээр дор нэвтүүлсэн. Эмч нар хөдөлж болохгүйгээд хамаг ховц сураагаад авчихлаа. Нэг сестра гэдэг нь одоо сувлэгч гэсэн үг. Нэг сувлэгч хүүхэн хажуу талаас салахгүй халбгаар аманд ус хийж өгнө. Эдэх юмд үнэхээр дургу. Байнга л туслын шингэ хийлгэх. Надтай яг нэг байдалд байсан орос хүн бурхан боллоо. Ингээд л би одоо өнгөрч байгаа юм байна гэж ойлгосон. Цаг нь тулгаар хүн үхлээс айдгүй. Харин хэрхэн амьдрснаа дүгнэж үздэг юм байлээ. Дуламсран өдөр болгон над дээр ирнэ. Нэг өдөр ирээд би байнга дотор мохоо олоод өгөх гээд байх боллоо гэж байна. Тэгэхээр нь би энэ хүн надаас халдвар авлаа гэж бодоод эмнэлэг төргөө үзүүл гэж явууллаа. Маргааш нь нөгөөдх маань өвчин биш байна. Би хүүхэдтэй болжээ гэдэг байгаа. Би нилээд бодлоо. Миний амьдрал дуусаж байдаг. Энэ маань эцэггүй хүүхэдтэй үлдэнэ. Сургуулаа дуусгаж чадахгүй байх. Би хайртай хүнийхээ амьдралыг өрлөө гэсэн харамсал тавтаад үнэн учрыг хэлж чи одоохон наад хүүхдээ авах бол дотроо хүүхэдтэй байгаа үедээ дахиж над дээр битгий ирээрэй гэд явууллаа. Дуламсруу маргааш нь бас л ирлээ. Чи яах вэ өнгөрхөл юм биз? Үрчин үлдэг. Би ахуулахгүй гэд уйлаа салтгүй. Ингээд байгаа хүний чинь би яах вэ те? Игч өрөвдсөн, игч хайрлсан. Тэгээд за дураараа болдоо. Чиний зүв байж болно. Гэхдээ чамд л хэцүү гэлээ. Тэр үед 7 хоногт нэг удаа Улаанбаатараас монгол хэлээр радио нэвтрүүлэг явуулдаг байсан юм. Тэр нэвтрүүлгийг сонсох санаатаа радионы чихвчээ чихэндээ игээд хэвтэж байтал нэвтрүүлэг явлаа. Тэр дунд
Далаа их тургууд нутаг мань гэдэг ардын дуу дуулагдсныг сонсоод хүн дахин төрдөг нь үний юм бол ийм дуу хууртай сайхан Монгол орондоо дахин төрөх юмсан гэсэн бодол намайг өөрөө ирэхгүй эзэмдэж билээ. Их орон газар шорооноос илүү үнэтэй юм хаач байхгүй. Би эмнэлэг твцнээсээ хойш юу ч иддэггүй байсан. Асардаг сувлөгч маань дахианы мах, зайц зэрэг сайхан хоол авчирна. Би хараад л огиуд сүрээд амсарч чаддаггүй байлаа. Гэтэл нэг орой босод өвчтөнд байцааны усан шул хар талах өгч байна. Түүнийг хараад ууг шулыг идмээр санагдлаа. Хүн сүүлчээ хийдэг гэсэн. Би харийн нутагт байцааны усан шүлөөр сүүлчээ хийх хувь тавилантай байж дээ гэж бодоод тэр шүлнөөс идэгээлээ. Нэг тавг байцааны шүл идсэн чинь хар ус гараад би сүрхий тавирлаа. Би сүүлчээ хийлээ. Маргааш өглөө байхгүй болсон байна гэсэн шуян бодоод хөвтөж байсан чинь унтчихаж. Өглөөс ирсэн чинь амьд байна. Тэр мөчөөс бие маань цаг цагаар сайжирч эхэллээ. Ингээд 2-7 оноо эмнэлгээс гарах боллоо. Гарахад маань эмчилж байсан юмч. Мэд таныг эмнэлгээс гарна гэж бодоагүй. Та хачин биетэй хүн юм гэж билээ. Эмнэлэгт 1 сар хэвцэн. Өвлийн шалгалт өнгөрсөн байсан. Шалгалтаа нөхөө өгөхөөр багш нар дээрээ очиход хинэн шалгалт авалгүй тэр үеийн хэлээр автоматар 5 гэсэн дунг сурлагын дэвтэрт маань бичиж өгсөнсөн. Ерхий сайдсан жасраахан тусамж юм байна тий. За. Хийх басал. За эвгүй болж шүү. Харин тийм. За Улаанбаатар хотод 11 цаг 33 минут болсон нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч Master Foods. За яг л грим бууз гэж ойлгочиход болно. Амчил бууз гараар татсан нэмгэн гуралтай шүлтөө сар шиний амтд бууз байгаа. Амчил буузыг бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж байгаа. Захиалгын утас нь 89.6 50.8 89.6 50.8. Ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч Master Foods-тэй баярлаа. Гой бууз, амчил бууз. За одоо миний унших түүх те. За бүх дэлхийг сөрж чадсан гайхалтай хайрын түүх гэж цаг цэгмэн дээр нийтлэгдсэн юм байна. За Амьдрал хайр дээр тогтдог гэдэг. Нэгэн биеийн нөгөө талаа олсноор хямбугаач саял нэг амар тайван аз жаргалыг мэдэрдэг үлээ. Яаж ч хорж цагтсан дийлдэшгүй бутаршгүй хайр гэж би. Та бүхэндээ үүний нэгэн жишээ болгож олон дурлалт хосуудад урам хайрлсан гайхалтай сайхан хайрын түүхийг өгүүлье. Хөгжимөт энэ сайхан хайрын түүхийн эзэд бол Ботсван улсын анхны ерөнхийлөгч Сэрэцэ Хаама, түүний гэргий Рут Вильямс нарын түүх юм. Тухайн үедээ тэднийг дэлхийн нийтээр эсэргүүцсэн хоригдж байсан ч агуу хайр сэтгэл гэдэг юунд ч дийлдэшгүй гэдгийг өөрсдийн биеэр харуулж чадсан юм. Ботсваны язгууртан гаралтай гэрүүлж төрж өссөн Сэрэцэ Хаама Их Британий хуулийн сургууль боловсрал эзэмшжээ. Тиймдээ ч мэдлэг чадвараараа хинээч дутгааргүй нэгэн байсан гэдэг. 1947 онд Лондон дэх үжлэгч Сэрэцэ анх эхнэрээ олж харан бүжгэнд урьснаар тэдний агуу хайр нахиалж эхэлсэн байна. Би биедээ ухаангүй дурласан хосуудыг хоёр талын эцэг эхчүүдээс нь ахуулаад хоёр улсын засгийн газар нь хүртэл хүчтэй эсэргүүцэж байж. Сэрэцэгийн авга эгч нь хурдан сургуулаа төгсөөд нутагтаа очин нутгийнхаа бүсгүйтэй суух хэмээн ятгаж байсан бол Рутийн аав харин охиноо хар арьст гүнтэй суулгахгүй хэмээн ихэд ууралж байсан гэдэг. Сэрэцэгийн уугуул нутаг болох Ботсван нь Их Британи улсын хамгаалалт хяналт дор байдаг Өмнөд Африкийн жижиг бүс нутаг. Тиймээс ч хосуудын хайрд бол хоёр улсын дайсагнал, тэмцэл хонзонгоор зааглагдж байлаа. Тэрч бүхэл Өмнөд Африкийн засгийн газар хүртэл хэрвээ манай нутагт цагаан арьст хүн хар арьст хүнтэй гэр бүл болвол үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулна гэдгээ тодорхой мэдэгдээ хэмээн Их Британи засгийн газарт хандан бичиг хүртэл хүргүүлж байсан гэдэг. Англичууд бол хизээнээсээ л арьс өнгөний ялгуурлан гадуурх үзэл ихтэй. Язгууртан гаралтай хүмүүсээс дүүрэн ус гэдэг. Тиймдээ ч тэдний энэ үйлдэлийн хариуд гараа хумхинд зүгээр суугаагүй лавтай. Энэ бүх дарамт шахалт бэрхшээлээс илүүтэй тэдний хайр сэтгэл хүчтэй байсан тул Сэрэцэ эхнэрээ аавг нутаг буцаж нууцлаг нэгэн газар хурмаа хийсэн байна. Гэтэл эгэлжирийн амьдрахыг хүссэн хосуудыг нутгийн иргэдэж амар тайван байлгасангүй. Мэдлэг боловсралтай ухаалаг Сэрэцэг улс орноо удирдан залж яв хэмээхэд тэрээр эхэндээ татгалзаж байсан байна. Хэд хэдэн удаагийн ятгалгаар тэрээр Ботсваныг толгойлон удирдах болсон бөгөөд удалгүй тус улс нь Их Британи улсаас хараат бус болж бие даасан ардчилсан улс болжээ. Сэрэцэ удалгүй ерөнхийлөгчийн сонгуульд ялт байгуулан улсынхаа анхны ерөнхийлөгч болсон юм. Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанд буюу 1966-аас 1980 оны хүртэл түүний энэх амжилт, шинжилэлт, улс орныхон төлөө хийсэн их бүтээн байгуулалт нь эхнэр Рутийнх нь байгуулсан гавьяа нөлөөлөл их бөгөөд тэрээр Ботсван улсын түүхэн дэх агуу улс төрч бүсгүйчүүдийн томоохон төлөөлөл болсон байдаг. Тэд 3 хүү, 1 охинтой. Тэдний том хүү Ян Хаама 2008 оноос эхлэн Ботсван улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа билээ гэжээ. Сак цэгмэн дээр. Энэ маань яг нийтлэл сонсож байгаа юм шиг санагдаж байна надаа. Ааха. За. Мөнгнөөс ч үнэтэй үг гинэ. За.
Өчигдөр ажил хөөцөлдөж явсаар орой болгож орхив. Хүүхдүүддээ ч цэцэрлэгээс навах цаг болсон байлаа. Такси барихаар шидээд гараа өргөтөл төлөвлөгөө нэг тэргээрээ зөглөө. Дөнгөж буугаад булан эргэтэл машинаар төгжирсэн нарныг өөр угтхан тэр. Энэ нэг төгжрээг яаж туулъя даа гэсээр утасныхаа датаг асаагаад фэйсбүүкт орохоор оролдож суудал машины цонхоор нэгэн өвөө шагаахан тэр. Машинууд хөдөлгөө гацчихсан болохоор тэрүүхэн оронд өвөө "Миний хүүхдүүд хаашаа яваан бэ? Ахыгаа гүүр дөнгөж давуулаад буулгаад өгөөч" гэж инээмсэглэн хүсв. Би хальт харчгаад жолоор тэр насныг суулгах байх гэсэн юм бодоод утсаа мааж хажилдаа оров. Гэтэл жолооч "Үгүй ахаа, хүнтэй явж байна" гэхэд өвөө дахиад л гуйхан сонсогдож, жолооч бас л нөгөө үгээ давтан хэлв. Тэрүүхэн хооронд би тэдний яриаг чихнийхээ хажуугаар л өнгөрөөсөн байлаа. Өвөө машины хажуугаар зөрөө өнгөрөх нь нүдний буланд өртөх үед сая л ухаарав. "Ахаа, энэ өвөөг буулгаад өгье л дөө" гэхэд жолооч ах "Чамайг дургуутсах болов уу" гэж бодоод үгүй гэчлээ гэв. Би машины хаалга онгоолгоод өвөөгийн араас дуудан хашгирав. Яг энэ үед ээжээс минь үлдэж хоцорсон аав минь санаанд орж "Иви миний аав шиг хүн байна. Аав минь хин нэгнээс бас ингэж гуйгаад алхаж яваач юм бэлүү" гэсэн бодол хоолой дээр зангирч байлаа. Миний хашгирах дуунаар өвөөч хурж ирээд машинд суучихав. Санаан зовх, бас баярлах хосолж байгаа бололтой бидэнд тал засах гэж хэрэндээ л эвтэй аятай зүйл ярих гэж оролдож байгаа харагдана. Энэ зур төвчрөл чингэрч өвөөгийн буух газар ирэв. Өвөө зүгээр л баярлаа гэж хэлээд бууж болох байсан. Эсвэл бусдын жишгээр 500 төгрөг өгч болох байл да. Гэхдээ тэр тэгсэнгүү. Харин тэрнээс ч илүү жолооч ах бит хоёрт өгөөд буусан юм. "За, маш их баярлаа хүүхдүүд минь. Та бүхний сансан хүсэл бүхэн дэлгэрч алтан шар зам нь ерөөлтэй байгээ. Сайн явцгаараа" гэж хэлээд явж одов. Жолооч ах "Ерөөлөөр болгоё" гэж их л дуртай хүлээн авсан бол би маш их баярлаа өвөө" гэсээр түүнийг үтсэн юм. Энэ өвөөтэй уулзаад салсан хитгэн хормын дараа энэ сайхан ерөөлийг сонссны дараа нэг их сайхан амарчсан юм шиг эсвэл ядарч ирээд ээжийнхээ чансан аахта шаргал цайг уусан юм шиг тийм сайхан мэдрэмж төрж илээ. Нэг л сайхан баярлаад уулга алдмаар тийм сайхан бэлгийг тэр өвөө хитгэн үгээрээ өгч чадсан юм шүү. Такси минь хүрэх газраа ярьж би буухтаа жолооч ахад төлөх ёстойгоосоо илүү мөнгө төлсөн юм. Яагаад ч юм миний өгсөн мөнгө биш, харин миний баярлсан сэтгэл хамгийн чухал гэдгийг тэр агшинд мэдэрч байлаа. Мөнгнөөс үнэтэй үг гэж байдаг. Тэр үгийг хэлсэн өвөө танд баярлалаа. Гой түүх байна. Тийм ээ. За, Улаанбаатарт 11 цаг 39 минут болж байна. За, нэвтрүүлгийн хамтран аялагчаар дэлхийн монголчуудад иргэдээс нь дэмжиж Айлис орон сууцны лизингийн үйлчилгээ хамтран аярлаж байна. За, та хэдийгээр гадаадд амьдардаг ч гэсэн Монголдо одоо юу гэдгийг орон сууц авмаар байгаа бол энэ Айлис үйлчилгээтэй холбогдоорой. Тэгээд та байгаа улсаасаа одоо юу гэдгийг энэ лизингд хамрагдаад орон сууцны төлбөрийг төлөх боломжтой гэсэн үг. За, одоогоор 11 улсад амьдарч байгаа монголчууд энэ үйлчилгээнд хамрагдаж байгаа юм байна. За, бүгд найрамдах Солонгос улсад бол бүр өөрийн төлөөлөгчийн газраа нээсэн. Тэгэхээр Солонгост амьдарч байгаа монголчууд бол бүр төлөөлөгчийн газар нь очиод уулзаад мэдээлэл авах боломжтой. За, тэгээд Америк, Австрали, Япон, Чех гэдэг дэлхийн 10 улсад өөрийн агентаараа дамжуулаад монголчуудаа бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж байгаа юм байна. За, тэгвэл энэ бол нөгөө нэг агент нь байж тий. Тэгтээ та дэлхийн аль ч улсаас лизингийн хүсэлт бол гаргах боломжтой байгаа шүү. Тий, онлайнаар. За, үйл хөдлөх хөрөнгийн гэрчлэгээтэй хүссэн орон сууцаа сонгон худалдаа авах боломжтой. Хамгийн гол нь гэрчлэгээ нь гарсан байх ёстой тийм үү? За, визний нөхцөл харгалзахгүй шаардлага хангасан бүх хүнд одоо нээлттэй үйлчилгээ үзүүлж байгаа. Шаардлага хангана гэдэг нь ердөө л та тэр улсдаа 6 сар тогтмол сууршилтай ажиллаж амьдарсан байх ёстой. Ерөөсөө юм easy. За, худалдаа авсан орон сууцаа түрээслүүлээд нэмэлт орлого олох боломжтой. Тий. Та тэнцэнэ ажилчил байг, та байшингаа байраа худалдаад авцсан. Тэгээд энд ингээ хоосон дэмий байлаж байхаар тийм ээ. Сайхан түрээслүүлчих болно. За, энийг бас энэ үйлчилгээг бас эднийхэн хийж өгнө шүү дээ. За, Айлизийн. За. Мэргэжлийн баг хамтолноос санхүүгийн зөвлөгөө болон үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой зөвлөгөөг бас чөлөөтэй авах боломжтой байгаа шүү. За, ингээд илүү дэлгэрэнгүй мэдээллийн Монголынхын дугаар гэтээ нас миний бодлоор IP дугаар байлээ. 72 27 27. За, харин Солонгост байгаа монголчууд маань урталтаа TIG 10 гэдэг гар утаснасаа 82 99 TIG 7 97 гэдэг дугаараар холбогдоорой. За, яг биеэр очиж уулзъя гэвэл бүгд найрамдах Монгол 5-ны арын гудамж Хана банк гэж байгаа шүү дээ тий. Хана банкта барилгын зэрэгцээ Kyoson Plus гэдэг барилгын 6 давхартанд 606 дотод байгаа шүү. За, эсвэл та Айлис CGMN гэх сайт руу орж олно. Эсвэл Facebook-ээр Айлис MN гэж бичээд эдний Facebook руу орж олно. За, ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар дэлхийн монголчуудаа дэрэгдээс нь дэмжиж Айлис орон сууцны лизингийн үйлчилгээ хамтран аярлаж байна. Баярлалаа.
За, Пүрэв жаргал цэнгэл гэж хүний түүх бичсэн түүх байна. Би жижигхэн хотод жирийн нэгэн айл төрж өссөн. Дунд сургуульд байхдаа сэтгүүлж болохыг хүсдэг байсан ч Монгол хэл уран зохиолын ангид орж суралцсан. Их сургууль надад олон сайхан дурсамж үлдээсэн, сайхан нөхөрлөлийг бэлгэлсэн. Уран зохиол миний амьдралд амт нэмсэн, сэтгэлийн цэнгэл амсуулсан. За түр хаацны. Энд би миний гар бид хоёрын тухай утгатай юм шиг, магадгүй таны хувьд утгагүй юм шиг хідэн өгүүлбэрл бичих гэж байна. Намайг хүүхэд байхад дарханд худалдааны төв гэж байдаг байлаа. Жаахан охин байсан болохоор гоо сайхны зүйл худалдан авахаасаа их л ичдэг байж тэ одоо бодоход. Ээж аавын заримдаа өгдөг, заримдаа өгдөггүй хоолны мөнгнөөс цуглуулж байгаад нэг хомсны будаг авлаа. Анх удаа гар минь чамин хөөхөн харагдаж, эмхтэй хүний нэг тийм сайхан мэдрэмжийг мэдэрч билээ. Миний гар хуруу турхинч би хүүхэд байхдаа хөвгүүттэй нийлж тоглодог. Энэ гараараа голио зарцаарч барьдаг байлаа. Бөглөөч нүдж явлаа. Өвс ногоогоор хоол хийж тоглоно, халуун наранд их л харалсан да. Одоо ч тэр үеийн уул мөр миний биеийн зарим хэсэгт үлдсэн байд юм лээ. Гинэт нэг зун манай байрны хүү надад сайн юм шиг болсон. Юм шиг болов гэсний учир нь тэр өөрөө хэлээгүй, харин бусад хөвгүүд бид хоёрыг холбоод байх болвоо. Би ч ичээд гэрээс гарахаа болчихов. Тэр зун тэгээд өнөөх хүүгийн ачаар гэртээ өнжиж овоо цагаар авсан да. Намар хичээл ортол миний хажууд суудаг хүү надаас чи пүүдэр түрхчих гисэн юм уу гэж асууж байлаа. Айхтар цайрсан байгааз өнгөрснөө дурсах дандаа сайхан байдгүй ч цаг хугацаа өнгөрөх тусам сайхан дурсамжууд нь тодорч үлдээд ихэнхдээ сайхан байдаг байх болно. Би л лав тэгдэг. Муухай бүхнийг мартдаг, хүнд гомддог. Уйлмар байвал шууд л уйлчихдаг. Уйлахгүй бай гэсэн ч угаасаа нулимсаа барьж дийлдэг юм. Тэгээд л болоо. Нүрээ алгаараа дарж, нулимсаар арчаад л гүнзгий амьсгаа аваад цааш алхана. Надад итгэдэггүй хүмүүсийг орхиод л алхдаг. Харин зуны халуун өдрийн орой моддын дэрэгдүүр хорвогийн сайхныг мэдрээд алхаж байгаа мэт тийм амгалан жаргалтай өдрүүд ч бас миний амьдралд их байдаг. Бөглөө нүдж явсан гар минь хин нэгэн татгуулаад алган дундаа хайрыг бий болгоод мэдрээд жаргалтай алхаж явах бас л сайхан. Та нар мэдхүү. Хайртай үнтэйгээ хөтөлцөөд алхахад алган дунд нэг тийм энерги хуримтлагдаад халуун оргиод лугшаач байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Тэгж алхахад гадаа ямар байсан ч ерөөсөө daardгүй те. Гар бит хоёрын ажлын түүх гэвэл хамгийн анх удаа ажил хийж цалин авч үтсэн мэн гэвэл 1-р курст байхдаа зөөгч хийж үзлээ. Нэх удсангүй нэг сар л ажиллав. Гэхдээ анхны ажил ачаалал их байсан ч цалингаан авах тэр мөч нэг л гоё байлаа. Тэгэд цалингаараа нэг жижигхэн ягаан тэмдэглэлийн дэвтрийг дурсгал болгож авсан юм. Үлдснийг нь яаж өрснөө сандгүй. Түүний дараа англи хэлний сургалтын төвд цагийн багш хийж үзв. Дунд сургуульд мөн дадлагаар багшилж үзлээ. Тухайн үед хичээл ордог байсан ангийн хүүхдүүд одоо их том болцгоосоо. Хаа нэг таарлахаараа дандаа л багшаа гэж их л сансан хоолоогоор дуудаад тэрвэрлдэг сайхан. Тэгээд өдрийн сонин сайн дураараа цалингуу дагалдан хийж үзлээ. Телевизийн өглөө хөтөлбөр шалгуулсан ч хитрхи жаахан царайтай байна гэд гологдов. 21 нас хүрч их сургуулаа төгсөөд том хүн болсны анхны албан ёсны ажил маань Eagle TV байлаа. Энэ гар минь микрофон барьж үзлээ. Зургатаар гардаг болов, микрофоноо бариад тайзан дээр гардаг болов. Энэ хооронд гар бит хоёр бас бичих зуршлаа орхисонгүй. Хичнээнч блог хөтөлж хааж устгаж нээж байв та. Хэдэн муу дэвтэр минь л харин үлдэж шүү дээ. Нэг өдөр бас гэдэн хөдлөөд medium.com дээрх блогоо хаагаад хайчгаж магадгүй л гарал та. 24 настайдаа би хуруундаа сүйн бөгж зүүж үзлээ. Намайг үргэлж хүндэлдэг, миний хүсэл мөрөөдлийг дэмждэг, байгаагаар минь хайрладаг тийм нэг залууд би тийм гэж хэлв. Бид хоёр хамтдаа хэдэн өдрөөр гэртээ өнждөг байв. Шүнжин кино үзчихэд өдөржин унтаад л бороонд норж гүгээд л тиймээ би юу ч өөрчлөмөргүй байна. Энэ байгаагаараа төгс байна бүх зүйл. Жаргалтай өдрүүд үргэлжилсээр энэ гартаа хөөхөн хүүгээ өлгийдэн авлаа. Хорвоод амьдрахтаа ийм их жаргалыг мэдэрч үзээгүй явжээ гэж гайхдаг юм билээ хүн. Тийм жижигхэн хөөхөн хүүхдээ тэрвэрээ зогсож байх та. Түүний тайван гэгч нь унтж байхыг харж суух тэр хорон мөчүүд үнэхээр гайхалтай сайхан байлаа. Удалгүй дахин нэгэн сайхан өдөр ирж би хуруундаа хормын бөгж зөөх болов. Тэр өдөр хайртай гэрвэл найз нөхөд ах эгч нартайгаа хамтдаа хормын баяраа ойн цахад тэмдэглэлээ. Хурм эхлэхийн өмнө бороо ороод амжив. Тэнд цугларсан бүх хүний харц хайраар гэрэлтэж байлаа. Бас тэнгэрт сар хичнээн үсгэлэнтэй байсан гэж бичвэр минь төгсөх гэж байна. Би яг одоо гэрийнхээ бүдгхэн шар гэрэл хөгжим сонсонгон үүнийг бичиж сууна. Цонхоор чийг үнэртгэхээр нь бороо орж байна уу да гэд хартал үгүй байна. Гэхдээ маргааш бороотой гэсэн шүү дээ. Амьдралд хичнээн өдөр бороо дараалж орсон ч бид бороонд аз жаргалтайгаар бүжгэлдэг байх хэрэгтэй. Гэхдээ бас гунигламар байвал тултал нь гуниглаад орноосоо ч өндийлгүй хүнжилтөө хэд хоног гутарч хэвтэж чаддаг байх хэрэгтэй. Уйлж чаддаг, уучлж чаддаг байх хэрэгтэй. Амьд байх хэрэгтэй, сэтгэлээ мэдэрч амьдрах хэрэгтэй. Эцэст нь гараастай нь хөтлөх хайртай хүмүүстэй нь хажуутай нь байхад амьдрал дүүрээд л ирэндэ гэжээ.
За тэгээд өнөөдөр үдээ ачрын одоо хөгжилтөд өгөхөд солигдох аюу шийдвэр маш хурдан гарсан тий. Тэгээд яг энэ богинохоо хугацаанд бас энэ гоё түүхүүдийг цуглуулж өгсөн цэгэдээ баярлалаа тий. За халуутан чин зориг гэдэг сонсогч манай үдээ ачарт биччихсэн юм байна. Тэгээд өмнө нь бас уншиж байсан байх магадгүй шүү гэсэн. Гэтэ одоо яах вэ тий? Тагн тулсан байх. Хэдэн жилийн өмнө түүцэндээ сууж байлаа. Түүснийхээ гадаа тамхилаа зогсож байх бүрт уудаг иддэг, хулгаадаг, зоддог, зардаг, дарга цэрэг сурагч оюутан бүр нял хамтд хүртэл надтай минь мэдэх бүрт бүр нэг өөрийгөө дарга болчихсон юм шиг санагддаг байлээ шүү. Наргээ шүү гинэ. За гол дүүхэндээ оръё. Тэр жил нэг нөгөө шуудаа өрөөд хог дүүж амиа борлуулдаг найзууд маань нэгэн шинэ ирээр бүл нэмжээ. Би тэднийгээ миний шонхрууд гэр дуудана. Тэд маань манайгаа гизэгт гээл дуудчихнаа. Нөгөө гороочдын дунд гişүүнээр илсэн нөхрийг болдоо гин. Нэрийг нь өөрчлөө. Болдоо хүн харахад хүрэн бор царайтай, намгүй нуруутай, өргөн ханхар цээжтэй, адуу шиг том тэгш цагаан шүттэй, их сайхан инээмсэглэлтэй. Анхандаа би ч тоодгүй байлаа. Бас л бусдын адил уудаг эргэж батна. Нэг өдөр авраг орж ирлээ. Надаас тамхигүй ч юм. Би ч яах вэ? Ам аваад хямд тамхинаас нэг хайрцгийг өгөөд л гаргалаа. Манер хэлсэн хугацаанд авчирч өгөө. Сониуч зан хөдлөөд асуулаа. Болдоо. Чи яагаад ингэж уух болов? Манер ярил их хур түүх болно доо гэд учиргүй санаа алдаад. Найз нь айлын том хүн юм л да. Муу аам минь югаар дутаасангүй. Хүн гэдэг их тэнэг амтан да. Саймар унаж, савсаг имийн өөрт ирхэлж, ёсолж авсан гэргийгээ төрхөмд нь буцтал бодолж явлаа. Чи ямар мэдхгүй штэ. Хөдөө нутгийн ойргоо ирчвод хавар гараад намарч харж мэдэх сэтгэлүүд штэ гэд инээлээ. Мань яхав адуу ирэх нэрээр сар гарan тэнэж яваад ирсэн муу аам минь бурхан болсон байж билээ. Санаа алдах үед нь за хойлоо гарт тамхилъя гэсээр түцнээсээ гарлаа. Найз нь нэг хэсэг хичээсэн шүү. Гэхдээ нэг юмыг маш сайн ойлгосон. Эцэг хүний орон зай ямар том байдаг. Бас энэ амьдралд асар их уужуу ухаан зарж байж хүн шиг явдаг гэдгийг ойлгоод өөрөөсөө маш их эцсэндээ. Ингээд л бөөн шалтак өөрийгөө дорд үзсэн амтан өдөр шөнөгүй уусаар одоо энд би асуулаа. Чи тэгээд харихгүй иргүү гэвэл нэг л өдөр харих бах. Гэхдээ хизээ гэдгээ мэдэхгүй юм да. Хаяа нэг өөрөөсөө ичтгэл юм. Муу эцгийн минь хуурандаа гэхээс яс авталцаж л явна. Энд тэнд хүлчүү халамцуу явахдаа нутгийн хүн амьтантаа таарчгүй юмсан л гэж боддог шүү. За гизэгтээ үг болтлоо. Нөгөө эд маань тамхигүй гэсээр гүүх шахуу яваад өглөө. Энэ явдлаас хойш нилээдгүй хугацаа өнгөрлөө. Мань болдоо уусаар цаг явах тусам өмсөн зүс нь муудаж зүс царай хуруу авах юмгүй болсоор хаяа нэг тамхигүй, жоохон даврал усгүй. Би дотроо их харамсдаг байлаа. Болдоо хүнд их тусрах уу, өөртөө байгаагаа бусдад шууд хуваадаг. Тасарч мууцсан нэгнээ хизээч хайдгүй. Нэг тийм эрийн хугархаа чанар цохолцоод байдаг болохоор нь би түүнд муугүй ханддаг байлаа. Авраг маань 2 өдөр үзэгцэнгүй. Цуг явдаг ахуугаас нь асуувал хордлогонд ороод баларсан сурагдуултлаа. Хэд хоногийн дараа ашгүй түүцээр ороод ирлээ дээ. Тэгснээ. Өө, миний найз сайн уу? Найз нэгэд хүй гэхийн завдалгүй хогтоо цавыг минь аваад гараа явчихлаа. Нэргээд ороод ирэхэд нь би яагаад ч юм бэ хэлмээр санагдаад хэд хэдэн удаа хэлэх гэж бодож байсан үгээ хэлэхээр шийдэв. Болдоо хогийн цавыг байрлуулад өндөгтөн. За болдоо миний найз ойлгоорой. Чи бол ингэж явах хэрэг биш. Чи ингэж амьдрах хүн биш шүү дээ гэд тврээд мөрийг нь алгадаад мань чамд итгэдэг гэж хэлчихэд лангууны араар орох үед болдоо хөргөгч рүү буруу араа зогсож гисэн. Яг л жоохон өвчиг дуугу мөртлөө ихэр татан уйл зогсыг хараад дими ч юм хэлчихүү дээ гэж бодлоо. Юуш дууралгүй гараад явсан болдоо хэдэн өдөр надаас зүгтаа таарсангүй. Бусдаас нь асуухаар байгаа штэ гэх үг сонсно. Цагаан сарын шиний таван байсан санагдаж байна. Хідэн бууз ганц нэг уул боо уутлаа түзэндээ ирлээ. Болдоо болон түүний хампаануудад өгөх санаатай. Тэгсэн бусд нь ирсэн болдоо байдгүй. Асуудал орс сурггүй болсон гэдгийг. Намрын нэг халуун өдөр жигтэйхэн ганган дэлтээр орж ирлээ. За сайн уу гэцэгтэй гэдгийг. Дуу хоолой нэг л таньдаг хүн шүү. Би таньдгүй дээ. Гайхаад сайн хэн бэ хөө гэсэн. Болдоо л байна штэ гэд инээхэд шүд инээд хоёроор нь таньж билээ. Яаж таних вэ дээ? Патар царайтай болдог мэдхээс шар зүстэй тархан болдог ямар таних вш. Аврахтаа жаал яруу. Болдоо надаас баггүй юм худалдаж авлаа. Би ч дотроо айл хавнарт очихондэ гэсэн шүүн бодож байтал уутлуулад шууд надад өгдөг юм да. Би гайхаад яагаад гэсэн. Найз нь чамд их баярлаж явдаг шүү гэд тэр жилийн тэврэл дээр хариу барьсан да. Хоёулгааш тамхил зогсдол авраг ярьж байна. Би ууж аваад нутгийн үнээс ээжийн минь би муудсныг дуулаад тэр хүнтэйгээ шууд нутаг буцсан даахөө. Ямар тааш ээжтэй амжиж очиж хөлийг нь хуцсан шүү. Аав минь тасдаж үлдээсэн цөөн тооны бод бог малыг дүү мэ надад өгөөд амьдрал болж л байна. Найз нь Пирус 11
авч унаатай ирлээ. Нэрээ би нөгөө эдтэйгээ уулзах санаатаа өнөөдөр үзэгдүү үгүй. За яах нь тэдэнтэй нэр дахиад гэсэн. Гүү. Найз нь огт уухай байсан. Яах вэ хөө хэдэн жил байгаа байсан цагтаа явсан хүмүүс байна да. Зайлвал ганц өдөр буудал авч өгөөд ус засанд оруулж хоолдох санаатай. Хүн байна да. Тийм ээ гэдэл нөгөө сайхан инээ дээрээ инээж билээ. 2015 оны намар шүү дээ. Ир хүн тугч барина, тугалж хариулна гэж байх та. Гэж хаяа бодогдтгол юм да гинэ. Энийг бидгтээс өмнө нь ёстой уншиж сонсож байгаагүй юм байна. За үнэхээр гоё түүх байна. Өстой гоё түүх байна. За энэ хүрээд 2024 оны 1-р сарын 24-ний 5 гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран явлагчаар дэлхийн монголчуудад иргэдээсэн дэмжээ Айлис орон сууцны лизингийн үйлчилгээ за мөн амин дэмээ аял унгаас Витавити Монгол уун хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Баярлалаа мөгийн. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Витафит амин дэмээ аяглуу унгаас нэвтрүүлгийн хамтран ажиллагч дэлхийн монголчуудад иргэдээсэн дэмжээ Айлиз орон сууцны лизингийн үйлчилгээ Монгол дугаар 72 тэг 27 тэг Солонгос дугаар тэг 10 82 99 тэг 7 97 Үдийн хачир нэвтрүүлэг дэлхийн монголчуудын эмжил радио 88.3